Яасан байцгаана уу? Энэ өдөр тутмын амьдрал болон зохион байгуулалт гэдэг бүлэг сэдвийн цаг асуух, болцоо тогтоох гэдэг нэг хичээлийн соёл судлалынх нь хэсэг нь байна. За, энэ сэдвийн соёл судлалаар бид нар юу үзэх вэ гэхээр цаг хугацаа болон болцооны тухай байх нь ерөөсөө энэ улсын амьдрал, энэ хүн ардын амьдрал улирлаараа яаж хэмнэл ямар улиралтай юу нь илүү ямар хэв шинжтэй байдаг вэ гэдэг талаар дурддагдаад. За тэгээд яг тогтсон юм баяруудын тухай гэх мэтчлэн ингээд яригданаа. За хамгийн ихний цаг болон болцоотой холбоотой байна тий. Франц улсад цаг барих нь маш чухлаа. Ялангуяа ажил мэргэжлийн уулзалтуудад 5-10 минутын өмнө ирэх нь бол илүү зохистой байдаг. Энд apprécier гэж байна. Apprécier гэдэг нь бол таашаах гэсэн үг. Тэгэхээр энэ arriver avec 5 à 10 minutes d'avance 5-10 минут урьдчилж ирэх нь зүйтэй гэж. За. Pour un rendez-vous. За альбом бус найз нөхдийн хооронд болон гэр бүлийнхний уулзалтанд 5-аас 15 минутын хоцорч ирэхийг бол хүлээн зөвшөөрч одоо хүлцэж төвчж болно. Үүнийг бол яг Франц маягийн боловсон зан гэж хэлж байна л да. Гэхдээ л тухайн жаахан хоцрох нь байна шүү гэдгийг урьдчилан хэлэх ёстой гэж байна. Prévenir la personne гэхэр тухайн хүндээ урьдчилан мэдэгдэх. За il faut гэдгийг бол нэгдүгээр хичээл дээр үздэн дээ тийм ээ. Заавалгүй тэгэх ёстой ингэх ёстой гэсэн үг тий. Il faut absolument заавалгүй мэдэгдэх ёстой гэд. За манай Монголд ч одоо ганц цаг барьдаг нь бууз жигнэх гэдэг ач тий. За тэгээ Францд бол одоо юугаар нөгөө шарах шүүгээ гэдэг ч тий. Тэнд минутаар тохируулсан хоол ундаа хийдэг учраас тий. За би жаахан хоцрох нь байна шүү гэд ингээ хэлэх нэ. За нэг юм үг хэллэг байдаг гэж энэ alors pile яг тогтсон цагтаа гэсэн үг. Энэ pile гэдэг нь яг таг гэдэг нөгөө цаг илэрхийлдэг тийм ээ. Цаг дээр хэлдэг 12 гозойж байхад яг тухайн цаг дээр гозойж байхад гэсэн утгыг илэрхийлэхдээ ингэж pile гэж хэлээд байдаг тийм ээ. Alors pile гэдэг нь тухайн болцсон цагтаа гэдгийг хэлж байгаамаа. Болцсон цаг гэдэг тохирсон цаг гэж энэ тэр болохоор convenu гэсэн үг байна. Convenir гэдэг нь тохирох гэсэн утгатай үг байна. Тэрнээсээ гарсан à l'heure convenue боломжтой үедээ, тохирсон үедээ гэсэн утгатай. За тэгээд энд та өөрийн таатай үеэрээ хариу өгөөрэй ч гэдэг юм уу. Тэгэхээр ингээрэй гэсэн үед à l'heure convenue, au temps convenu гэж энэ үгийг ашигладаг шүү. За дараа нь Франц хүмүүс ер нь цаг тогтоохыг дуртай. Хизээг нь өдөөс хойш эртхэн гэж байна. За тэр нь хөвчлэн 15-аас 17 цагийн хооронд гэж байна. За тэгээ үдийн үеэр гэхээсээ илүү үдийн цагаар гэхээсээ илүү 15-аас 17 цаг үед янз бүрийн ажлын ч юм уу ерөөсөө болцоо тогтоох дуртай гэж байна. За энэ 15-аас 17 гэдэг нь ер нь нэг өдөөс хойш өдийн хоолны дараа ажиллаж эхэлж байгаад тэгээд нэг жаахан завсарлага авах цаг байгаа байхгүй юу? За өдрийн цагаар гэхээр хоёрын хооронд нөгөө цагтаа уулзалтын цагтаа дэгэн догон гэд нэг өдөр хугаслаад нэг дэмий болчиход идэг учраас ерөөхдөө ингээд нэг бол өглөө эрт нэг бол орой вторхон ингээд байчих юм бол бусад цагаар нь ажлаа амжих хэрэгтэй гялс амжуулчих гэдэг учраас нэг иймэрхүү байдгаа. За энэ тэгээд бас тэр завсарлагын цаг гэсэн тийм ээ энэ за биеийн одоо ажил ачааллын хувьд одоо төвлөрлийн хувьд болон тэрнээс гадна нэг чухал юу байна ойлголт байгаа. Тэр нь болохоор энэ цагаар нэг кофе уугаал нэг амны зугаа жахан ганц бичээ авахгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр санхүүгийн хувьд энэ бас их юмд тусдаг гэсэн. Оройн хоол гэхээр нэгдүгээрт үнэтэй байж болно, хоёрдугаарт их сунжирдаг. Тэгэхээр ийм уулзалтыг ер нь энэ цагаар хийчих юм бол их аятайхан кофений цагаар гээд энэ болчдөг учраас хөвчлэн энэ яг энэ 10 өдөөс хойш эртхэн уулзалтыг бас таашаах тохиолдол байдаг юм шүү. Энэ хамгийн аятайхан цаг байж таардаг.
үнэтэй биш. Гэхдээ яг нэг хүний бүр аль ч утгаараа бие оюуны ингээд алжаал тайлангаан сайхан ингээд төвшин сайхан ярилцах боломжтой цаг нь байдаг. За тэгээд санхүүгийн хүндрэлгүй гэсэн үг. За удиралтай одоо амьдралын хэмнэл болон удирал гэж байна. Энд болохоор за манайхтай л адилхан 4 удиралтай болохоор тэр удиралдаа тохирсон юм таашаалтай юм байна л да. За бид нар нэг хавар сайхан ингээд нэг борцтой хийсээ цайгаа угаад гэдэг шиг тий. Францад ч бас ийм удиралдаа тохирсон нэг юм багцаа авах юмнууд байна л да. За нэг хавар болсны шинжээ гэж нэг дэгдэгдээ тий. Нэг шүлгийн мөр орж ирлээ. За тэрийг бол нэг яруу найрагт байдаг да нэг гоё. Тэгээ тийм гэдэг чинь тэгэх гэж байгаагийн шинжээ гэд тий. За тэгэхээр Францад бас байна удирлаараа. Хүмүүс ингээл гадаа сайхан ингээд хаврын үер ороод налайсан тийм үеийг таашааж рестораны гадаа террас цуугаад нэг кофего уух, цай уух, ном гарчглаад ч гэдэг юм уу те ингээд нэг суух нэг тийм сайхан боломж гардаг да. За тэр нь байна. За тэгээд гадаа цэцэрлэгт сууж цай хоол идэх эсвэл нөгөө хаврын хүүхдийн амралт болдог. За тэгээд хаврын энэ сайхан уйр орж байгаа үеэр бас зуны ид ачааллаас өмнө хүмүүс бас амралтаар ийш тийш явах тохиолдол байдаг бас. За тэгээд 100 гэсэн чинь за зуны уртын амралт байна. За уртын амралт гэж vacances longues гэж л да. Энийг яг les grands vacances гэж хэлдэг бас. За энэ уртаа амарч байгаа амралтууд нь зундаа бол ингээд ойлгомжтой. Гэхдээ урт байлаа гэхэд манай Монголын дайны хүүхдийн амралт чинь 3 сараар шахан байдаг шүү дээ. Тийм биш. Энд бол Францад бол 2 сар байдаг. 7 сарын ихээр амардаг. За дараа нь 8 сард хөвчлээ ингээд бүр налайгаад бүр хот эзгүүрээд гэдэг шиг бүр сайхан амраа явчихдаг. За тэгээд ихэнх одоо байгууллагууд нь ер нь 8 сарда ер нь байгууллагаараа шахам гэхэд ингээд амарчдаг тийм тохиолдлууд байна. За энд бол мэдээж 24 цагийн үйлчилгээтэй ажилтдаг байгууллагууд бол ингэж налайж амарна гэж байхгүй тийм ээ. За намар яадаг вэ гэсэн чинь хичээл орлоо, ажилдаа эргэж ирлээ. За тэгэл намар оройхон нөгөө сүнсний баяр гэж энэ баяр тэмдэглэдэг те. Халлоуин гэж. За халлоуиныг болохоор Францад сүүлийн үед зүгээр юм модорхож тэмдэглээл. Тэгээ тэрийг нь байгууллагууд одоо янз бүрийн юм нэмэлт чимэглэл зардаг эсвэл чихэр зардаг юм байгууллагууд нь арилжааны зорилгоор ингээд бүр хөгжөөн дэмжиж явчихсан юм тохиолдол байна. За тэгээд Францд бол яг гадаа гэр хороол гэдэг шиг юм байшин хорооллуудаар бол явж магадгүй юм. Гэхдээ орон сууц бол дандаа ингээд ороо кодтой учраас нэг их авсаар айлын хаалга төгшөөд байна гэж бол байхгүй. Хэрвээ тухайн айлын байрныхаа хоорондоо зохион байгуулалтанд ороод юу хий гэвэл энийгээ тэмдэглэе бүгдээрээ дэр гэх юм бол байж магадгүй. Манай байранд бол за одоо яг энэ байранда амьдраад 9 жил болоход нэг удаа хаалга тогтсон юм байхгүй. За тэгэхээр энэ хар аяндаа л энэ хүүхдүүд бас ингээ гадуур ингээ хүмүүстэй адилхан явмаар байгаа учраас айлын хаалга тогшхоос илүү зүгээр худалдаа үйлчилгээний байгууллагууд юм жижиг дэлгүүрүүдээр явдаг болчихсон. Тэднэр нь чихэр бэлддэг болцсон Францд бол. За өвөлдөө яадгүй гэхээр за зул сар өвөл гэхээр шууд зул сарын баяр тохиолдно. Юу бодогдно тий. Зул сарын баярууд тэгээд захууд. За тэгээд баярын хоол гэж нүсэр юм болно. Гэхдээ манай цагаан сар шиг ингэж хэдэн мянгаар нь бууз хийдэг шиг бол биш. Тийм их хэмжээгээр биш. Тэгээд үн цэнтэй одоо ердийн үед өдөр бол тутамдаа идээд байдаггүй тийм хоолоо бэлддэг гэсэн үг. За тэгээд энэ мэдээж тэгээд их хүчрийн гэр бүлээрээ сайхан уулзалдах баяр болж таарч байгаа. За тэгээд энэ зул сарын баярыг гэдэг нь 12 сарын 25-нд нэг тэмдэглэж байгаа. Тэгээд яг он гарахыг нэг 2 тэмдэглэнэ. Тэгингэж салгаж тэмдэглэдэг. За зул сарын баярыг бол бүр яг юм энэ шашинд одоо Христийн шашинд итгэдэг хүмүүстэй бол ач холбогдолтой баяр. Тэгээд тухайн шашны гүн бат итгэгч биш байсан ч гэсэн зүгээр ингээд одоо соёлын зуршлаараа гэдэг юм уу те гэр бүлийн уламжлалаараа тэмдэглэдэг. Ёлкныхоо модоо засаад тэгээ хүүхдүүдэд бэлэг өгөөд.
За энэ бол ингээ гэр бүлийн баяр. Харин он солигдох баярыг бол найз нөхдүүд хоорондоо ихэвчлэн ингээ тэмдэглэдэг. За эсвэл хэрв их эцэг нь одоо тусдаа амьдардаг юм салсан ч юм уу тийм байх юм бол 100 сарын баяраа ээжтэйгээ тэмдэглэсэн бол юугаан он гаргахдаа аавтайгаа байх магадлалтай гэсэн үг. Ингээ хоёр хуваагдаж тэмдэглэдэг. За тэгээ өвлийн энэ хоёр амралтын хооронд ер нь бол тэгэл нэг идэж уусаар л байгаа л ингээд 12 сарын сүүлч өндөрлөөл 1 сартай зодлогдог. За манайхаар нөгөө юугаад цагаан сарын үе төвч хахад бэглэн барьж эхэлнэ гэж төвг тэр худлаа болчтیں۔ Гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ 12 сарын сүүлчийн баярын энэ үеэр бол дэглэмийг бол мартсан дээрээ гэж байгаа. За одоо ингээд 100 сарын баяртай холбоотой баярууд гэж байна. Он солигдох баяр байна. Тэг мэдээж. За энэ жилийн эхнэн тохиож байгаа. За тэгээд 100 сарын манайхаар бол одоо битүүн гэдэг үгийг нь лавей гэдэг нь ямар нэг үйл явдлын өмнөх өдрийг хэлдэг. Réveillon гэдэг нь яг битүүн гэсэн үг. За тэгээд хөдөлмөрчдийн баярын өдөр маа нэгэн гээл тэмдэглэдэг. За энэ болохоор бас бүх одоо ер нь албан ёсоор амралтын өдөр хөдөлмөрчдийн баярын өдөр гээд. За тэгээд мэдээж сүүлийн үед яг энэ өдөр ажилламаар байна гэсэн сонирхолтой хүмүүс ялангуяа одоо үйлчилгээний ажилтнууд ч гэдэг юм уу тийм ажилтдаг тохиолдол байна. За тэгээд энэ болохоор энэ үед ингээд хүмүүс юм жагсаал хийгээ зүгээр одоо их тайван жагсаал гэдэг юм уу хийж болж байна. Бас бие биендээ мүгэ гэж нэг хөөрхөн цэцэг өгдөг. За дараа нь 11 сарын 1 гэж Тусан гэдэг. За энэ өдөр болохоор одоо бурхан болоочтой дурсан санаж хүндэтгэл үзүүлэх баяр гэж байгаа. Ихэвчлэн ийм оршуулгын газар очиж нөгөө оршуулгын газарт цэцэг тавина. Хэрвээ шарил дээр нь одоо нөгөө навч чинь 11 сарын 1 гэдэг чинь аль хэзээ навч унаад эхэлсэн байна. Хэрвээ тэр одоо хийсэд навч унаад муухай болчихсон байвал ер нь тэрийг нь цэвэрлэдэг гэсэн үг. Тэгээд сайхан цэвэрлээд цэцэг тавиад тэгээ явдаг. За дараа нь 100 сарын баяр гэж байна тий. 100 сарын нөгөө захууд. За энэ захууд бол одоо баг сар шахам үргэлжилдэг баярууд байна. Тэгээд их гоё тийм үлгэрийн юм шиг сайхан чимэглэлтэй зах зохион байгуулад том талбайнуудаа зохион байгуулад тэгээд орон нутгийн эдээ ундаага зардаг, гар урлаа зардаг нэг юм болдог. Энэ их сонирхолтой аялал жуулчлалыг татах одоо өндөр аялал жуулчлалаар дамжуулан маш их одоо мөнгө олох гэсэн үг юу далин байдаг. За ийм зах зул сарын зах дээр монголчууд бас их оролцдог тохиолдол байна. За дараа нь энд болохоор нөгөө эн чин календартай холбоотой юм юу байгаа шүү дээ. Сургууль хичээл эхэллээ. За ингээд гэр бүлийн амьдрал эмгцэгцэндээ ороод явчихж байгаа юм да. За энэ дараагийнх нь болохоор Франц хэлний хэлгэний Францын календар одоо Хуанлэд ер нь Франц хүмүүсийн амьдрал хавьдаа ингэж нэг ашигладаг гүүр гэж үг байна. За энэ гүүр гэдэг нь болохоор сонирхолтой энэ пун гэж байгаа байхгүй юу? За ихэвчлэн гүүр гэдэг юмны тухай ярина. Баярын өдрүүдийн үеэр гэж байгаа. За тэгээ гүүр энэ нь болохоор аль нэг баярын өдөр амралтын одоо хагас бүтэн сайнаас нэг холгүйхэн шиг тохиож байгаа үед хагас бүтэн юунд 4 дахь өдөр эсвэл 2 дахь өдөр таарах юм бол дунд нь байгаа өдрийг нь одоо тэр нь 5 дахь өдөр эсвэл даваа гараг болох гэдэг нь тий. Тэрийг одоо амралтын өдөр болгочихдог. Цалингүй амралттай өдөр гэсэн. Тэгэхээр нөгөө байгууллагаас нь тэрийг шууд за энийг амар өдөр гэхээс илүү ер нь им бичигдээгүй хуулиндаа гэдэг юм уу те им гүүрээ ашиглах гэж үг байна. За тэгэхээр хэрвээ аль нэг баяр 2 дахь өдөр таарах юм бол би 1 дахь өдөр амралт болгоод ингээд миний хагас бүтэн сайнны 2 өдөр дээрээс 1 дахь өдөр ингээд 3 дахь боллоо 3 өдөр боллоо.
Ингээд сайхан уртцсан амралт өдөрт болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ жишээ нь 5 сарын 1 бол амралтын өдөр байгаад 4 өдөр таарах юм бол за эндээс харахад энэ тумбэ гэдэг нь унах гэсэн үг байна тий. Гэхдээ тумбэ en jeudi. Тэгэхээр энд болохоор тохиох гэсэн утгатай үг болчихжээ шүү. За тэгээд энэ өөрөө 4 өдөр болох гэдэг утгаар орж ирж байна. Гэтэл араасаа тэмдэг үг орох юм бол жирэмсэн болох өөрч одоо өвдөх гэж чинь тумбэ малаад гэх мэтчлэн ашиглагддаг шүү энэ тумбэ. Хэрвээ тумбыг зөвхөн ойчих унах гэдгээр нь хараад л байвал ингээд насаараа нэг хурцтандаа явна гэсэн үг. Тэгэхээр араас нь ямар үг орж ийн гэдгээс шалтгаалаад утга нь ингээд шилжээд хэрэглэгдэж байгаа. За тэгэхээр нөгөө 5 сарын 1 маань хэрэг 4 өдөр тохиох юм бол ажилчид 5 дахь өдрөө амралтын өдрөө зоочж болдгоо. Тэгэхээр 4 хоногийн амралт өдрөлтөй болчих чинь 4 дэх 5 дахь хагас сайн бүтэн сайн. За энийг л faire un pont буюу гүүр болгох, гүүр хийх гэж хэлээд байна гэсэн үг. За тэгэхээр гүүр гэдэг нь мэдээж их таатай эхэнд ч гэсэн сайхан байгаа тийм нэг жаахан уртхан амраад авахад за тэгэхээр их таашаагддаг учир нь энэ нь хүмүүс амрах гэр бүлээрээ цагаа сайхан өнгөрүүлэх болон амралтын өдрүүдээ нэмж одоо авахгүй нэг ойрын зайн жахан юм холхионы амралт хийж боломжийг олгодгоо гэж. За тэр боломж олгодог гэдэг нь permettre гэсэн үг байна. Permettre de гэд тийм юм нэг хийхийг боломж олгодог зөвшөөрдөг гэсэн утгатай үг байна. За тэгээд congé гэдэг нь л одоо бид нар үзчихсэн байгаа да тий амралт гэсэн үг. За дараа нь ils sont aussi souvent l'occasion de profiter des fêtes traditionnelles et ou des saisons comme l'automne ou le printemps. Тэгэхээр эдгээр өдрүүд нь гэсэн үг. Тэг ингэж гүүр хийж амралтын нэг өдрөө ашигтайгаар авах нь ихэвчлэн одоо уламжлалт баярууд эсвэл тухайн улирлын тухайн улирал тохиож байгаа баярыг ашиглан намартч бай цагаа сайхан өнгөрүүлэх боломжийг олгодог. Далим гэсэн үг. За далим гэдэг нь болохоор энэ l'occasion гэсэн үг байна. За тэгээд товчхон дом бол гүүр нь баярын үеэр утуу гэдэг нь одоо бид нар мэднэтэй эргэн тойрно гэсэн үг. Тэгэхээр баярын өдрүүдийн наан цаана эсвэл баярын өдрүүдээр чөлөөт цагаан илүү сайн зохион байгуулахыг Француудын өдөр тутмын амьдралдаа зохион байгуулахад Францчуудын өдөр тутмын амьдралд маш чухал мөчүүд болтгоо, хормон мөч болтгоо гэсэн утгатай байна. За одоо ингээд үг хэллэг нь бол юм байна. Бүгдийн нэг гэж байгаа юм шиг цээжилж чадвал онцгой. Үгүй юм а гэхэд энийг маш сайн зүгээр хэл зөвшрүүлэх хэмжээнд уншаарай за. За хааdur баяртай. За энэ pronunciation гэхээр энэ текстээ ямар ч тайлбаргүйгээр зүгээр л уншдаг тийм ээ. Тэгэхээр хэлээ зөвшрүүлэхдээ энэ бичлэгээ сонсоод давтаж уншнаа л гэсэн үг. L'heure et les rendez-vous. En France, il est important d'être ponctuel, surtout pour les rendez-vous professionnels. Arriver avec 5 à 10 minutes d'avance est apprécié. Pour un rendez-vous informel, amis, famille, arriver avec 5 à 15 minutes de retard est souvent toléré. On appelle cela la politesse à la française. Mais il faut absolument prévenir la personne. La formule « à l'heure pile » signifie
qu'on arrive exactement à l'heure convenue. Les Français aiment fixer le rendez-vous en début ou en fin d'après-midi, souvent autour de 15 heures ou 17 heures, plutôt que midi. Saison et rythme de vie. Les Français accordent beaucoup d'importance aux saisons et leurs activités changent. Printemps. Sortie en terrasse, pique-nique, début des vacances. Été, vacances longues, souvent en août. La plupart des entreprises ferment une partie du mois. Automne, rentrée scolaire, retour au travail, fêtes comme Halloween, plus récentes. Hiver, marché de Noël, repas de fête, souvent associés aux retrouvailles familiales. Fêtes liées au temps et au calendrier. Le Nouvel An, 1er janvier, début de l'année, souvent fêté la veille au soir. Le réveillon. La fête du travail, 1er mai, jour férié, souvent avec des défilés et la tradition d'offrir du muguet. La Toussaint, le 1er novembre, fête pour se souvenir des morts. Beaucoup visitent les cimetières. Les marchés de Noël, décembre. Tradition festive avec des décorations, ventes artisanales et gourmandises. La rentrée scolaire, début septembre, moment important pour organiser la vie familiale. Les ponts dans le calendrier. En France, on parle souvent des ponts pendant les jours fériés. Un pont, c'est quand un jour férié tombe près du week-end, par exemple un jeudi ou un mardi. Alors, beaucoup de gens prennent leur vendredi ou le lundi en congé pour faire un long week-end. Par exemple, si le 1er mai, la fête du travail, tombe un jeudi, les travailleurs peuvent poser le vendredi en congé. Ils ont donc 4 jours de repos. Jeudi, vendredi, samedi et dimanche. C'est ce qu'on appelle faire un pont. Les ponts sont très appréciés car ils permettent de se reposer, de passer du temps en famille ou de partir en voyage sans prendre beaucoup de jours de congé. Ils sont aussi souvent l'occasion de profiter des fêtes traditionnelles ou des saisons, comme l'automne ou le printemps. En résumé, les ponts sont des moments importants dans la vie quotidienne des Français pour mieux organiser leur temps libre autour des jours fériés.